За манайха бэлнэ үү? За гэхгүй манайха 1 2 3. За бацгаана энэ лооны викний шоуг гэдэг болсон байна. Амраа надтай хамтгаар баярлалаа. Энэ лооныг амар их болсон. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивенттгчээр Toki IP77 үйлчлэг байна. Баярлалаа манайхаа. За энэ 7 хоног бол угаасаа л манай монголчуудын хэрүүл уруул сенсац ямар дуусах биш. Улмал ихсээд байх ерөөсөө. За энэ 7 хоног чинь өнгөрсөн 7 хоног зодон болсон. Энэ 7 хоногт бас л оюун эрдэнэ нүүрлүүгээ арх марх цацуулсан гэж бас л бүгэн зодон боллоо. За дээрэс нь нөгөө нэг эргүүлэн татах гэдэг. Тэгсэн чинь яагаад эргүүлэн татах гэдэг ерөөсөө эргүүлэн гэдэг байгаа юм шиг те. Тэрийг бас ойлгохгүй. Тэр эргүүлэн татахтай холбоотой одоо асуудал бол маш хурцаар яригдлаа. За тэгээд дээрэс нь маш олон үйл явдлууд болсон. Тэгээ бүгдээрээ нэг эхнээс нь үзье. Тэгээд ямар ч гэсэн энэ 7 хоног нөгөө шинэ засгийн газрын эхний 7 хоног байсан. Тэгээд мэдээгээ эхнээс туулын хурдны замтай асуудал бол өнгөрсөн 7 хоног жингаа яригдсан. Тэгээд Азар бурхны хүү Баярбаатар маань хятад руу Солонгос руу явж судалгаа хийсэн байна. Голыг хөндлөн гардаг гүүр байдаг байсан болохоос ш гол дагуу тавьдаг гүүр гэж байдгүй маа энэ гэдээсэн тийм ээ. Оо Солонгост байна. Яалтчгүй гол дагуу тавьсан байх шүү. Дөрөв игнэ. Харж гинөө. Энэ бол бодит үз. Гарцааг үз. Аа зөв байна. За сайн мэдээ нэг бол гол дагуу гүүр тавьдгийм байна. За муу мэдээ нэг юм болов шүү дээ тий. Энэ харж гинөө. Голын ширэгчдэг юм байна. Сайн мэдээ бол гүүр байгаад юм байна. Муу мэдээ нь олон ширэгчдэг байна. Яа энэ бас амар шүү дээ. Баярбаатар нэр үнэхээр нэг цаанаа л нэг тийм эзгаартай нэг тийм зөвөн шүү те. Тэгснэ ингээд энэ Солонгосын годамжаар за одоо ингээд ажил хайгаад ерөөс ажил болддгүй одоо Монгол руугаа буцд юм уу даа гэж байгаа шиг те. Тэгээд Баярбаатар маань очиж бүр өөрийн биеэр очиж үзсэн байна. Тэгээд ямар ч үсэн гол дагуу зам тавьдаг юм байна. Гол нь ширэгчт юм байна. Гол нь ширэгчт юм биш байна. Элематор дараа үзэж байгаа хаа тэгээд ямар ч үсэн нэг ийм сайхан судалгааг өөрийн биеэр очиж ирсэн байна. Гадаадаас Монгол руугаа бүх сүлжээ рүү хязгааргүй ярих мессеж өчөх боломжийг Toki та бүхэн санал болгож байна. Энэ юу вэ гэхээр IP77 гэдэг үйлчилгээ байгаа. Та интернеттэй л байхад болчихно. Та интернеттэй байх юм бол Монгол руугаа хязгааргүй утсаар ярина, Монгол руугаа хязгааргүй мессеж өчнө. За тэгээд дээрэс нь Luke TV-гийн basic багцыг яг энэхүү үйлчлэгийг хэрэгжилж явах явцдаа та бүхэн бас хэрэглэх боломжтой. Тэгэхээр та утсаар яриад дээрэс нь Монгол контентуудаа үзчихнэ гэсэн үг. Дээрэс нь ингэдэг штэ манайхаа ингээд гадаадд байгаа монголчууд маань ийм Монгол руугаа ордог ч юм уу өөр юм руу орохлоор OTP код мессеж ирдэггүй штэ тий. Тэгэхээр та IP77 үйлчлэгийг авснараа OTP кодыг аваад ийм Монгол руугаа шууд хандах боломжтой гэсэн үг. Тэгээд хэрхэн хэрэглэж болох вэ гэхээр зүгээр та Toki аппликейшнээ татаад хэрэглэж болчихно гэсэн үг. Маш энгийн. IP77 үйлчлэгээ Toki аппликейшн Монгол руугаа ярихад маш энгийн болсон байна. Баярлалаа манайхаа. За өнгөрсөн 7 хоногийн сайдын томилгооны хамгийн их сенсац дэрсэн хамгийн олон хүмүүсийн асуулт тавьсан хүн бол мэдээж Батчугур байсан. За тэгээд энэ 7 хоногт ааваас нь очиж асуусаа. Би бол яг хавьлаад ирж очирсан. Энийг сонсоогүй байж өөр хүмүүс над хэлсэн. Тэгээд би өөрөөс нь асуух бол би одоо
нэгдээ очоод ерөнхий сайд бит хоёр чинь одоо нэг үеийнхэн нэг хоёр насны зөрөөтэй. Тэгээ би очоод ерөнхий сайдынхаа ажил туслая гэж бодож байгаа. Ерөөсөө огт манай хүү идчихгүй огт ерөөсөө идэж болохгүй тэр салбар бол харин тэрийг ярих алдартай юм байлаа харамсалтай. Үйлчлэгийг хэвтрүүл. Дүүр алдартай гэж. Огт идэх байхгүй манай очиж чи. Тэр идэж болохгүй салбар. Хүний өвчин салбар гэж үйтгэв. Гэхдээ юу хаачаа. Огт идэж болохгүй салбар юу гэж. Гэхдээ манай хүү огт идэж явахгүй. Бат шугарт нэг сайн юм байх шүү. Ямар ч үсэн идэж уухгүй тэгээ бусдаар бол мэдэхгүй л гэдэг шиг. Тэгээд яг одоо тэгэл бат шугар маань ер нь жоохон тийм гимгүү штэ үрх юм тий. Бас нэг тийм гим хийчихэргүй нэг яадгүй маа гэд нэг гавья байгуулдаг юм аа гэдэг. Гай бол болохгүй гэдэг нь айгүй тийм монголчуудын хувьд айгүй тийм үнэлүү штэ чанар бас тий. За яах вэ тэгээ идэж уухгүй л ойлоо. Дүүрсэн гэдэг хэлсэн. Өө энэ чи тэр салбар малдраа аштайхаа авч яваад ингээд идэж уухгүй гэх. Би ч гэсэн идэж уухгүй шүү. Одоо тэгээд нөгөө нэг салбарын бодлого гэсэл одоо хамгийн гол тавигддаг шаардлага ч одоо идэж уухгүй гэдэг л том шаардлага болсон байна шүү дээ. Тэгээд идэж уухгүй л болон ерөөсөө тэр халдсан цагаан хонь байсан ч хамаагүй. Аваачаа цайзаашаа гэдэг л болсон шүү дээ. За тэгээд энэ 7 хоногт засгийн газрын эхний шийдвэрүүд гарсан. Засгийн газрын анхны уралдаанаар сая энэ данс тооцоо нь хаагдаад байгаа 12,000 гаруй аж ахуй нэгжүүдийн дансыг нээх шийдвэрийг засгийн газрын уралдаанаар ерөнхий сайдын үүрэг болгосноор шийдвэрлэлээ. Энэ бол өөрөө хууль бус зүйл. За ингээд 12,000 аж ахуй нэгжийн дансыг нээхээр болсон. Тэгээ хамгийн гол нь энэ бол хууль бус зүйл гэсэн чинь өөргөө татварынхаа аюулгүй юу гэдэг. Гэхдээ энэ ч одоо бид нар хуулийнхаа дагуу хаасан шүү дээ. Татварынхаа аюулгүй юу гэдэг хууль бус юм хийгээд ийсэн шиг 10 хэдэн мянган хүнийг хууль бусаар нь хаацсан юм шиг тэ нэг юм аюулгүй хуулийнхаа дагуу л хааж байгаа хөрх юм. Тэгээд яг хоо манай дарга нар мэдээж сенсацлах дуртай юм чи ингээд ямар ч байсан ингээд нөгөө данс масын хаацсан аж ахуй нэгжүүдийнхаа дансыг нэгдэг гэсэн. За дээрэс нь бас өөр шийдвэр гарсан. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнөөдрөөс ингээд цуцалж байна. Тэгэхээр эдийн засгаа идэвхжүүлэх, чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах, компани аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилгоор нийт төлөвлөгдсөн байсан 9,376 иргэн аж ахуй нэгж байгууллагад хийх гэж байгаа хяналт шалгалтуудыг өнөөдрөөс цуцалж байна. Тэгээ засгийн газрын гишүүд анхаарлаа. Засгийн газрын гишүүд анхаарлаа. За хотын дарга байна. За ингээд засгийн газрын тогтоолыг баталсан тооцлоо. За ийм шийдвэр гарсан. Дээрээс нь аж ахуй нэгжүүдийн нөөтийн босхийг 400 сая хүргээ гэдэг шийдвэрийг бас учрал гаргасан. Мөн одоо төртөө ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаад мөнгө авч чадгаа компаниудын мөнгөийг 3 хоногийн дотор гаргаж өгнө гэдэг ийм шийдвэр гарсан. Тэгээ яг хөө эхний 7 хоног гэхэд бол одоо нөгөө урмын хугалахаар ууцын хугал гэж те. Ямар ч үсэн энэ хүний нэг юм хандлага байгаа юм. Гяс хурдан нөгөө хүмүүсийг хүлээлт байгаа даа шүү дээ. Яг одоо л гэдэг тэр хүлээлтэнд нийцэх гээд ямар ч үсэн нөгөө дансаа хаалгацсан хүмүүс ямар нэг сар орчин болвол нээх бах. За тэгээд ингээд юу авах бах. Тэгээд мэдээж хуйлтай юм чинь хаадаг хаагаал явах. За тэгээд энэ хяналт шалгалтыг боловлох гэдэг бол маш сайн. Энд чинь хамгийн хүндтэй тэгэл байж байгаа л нэг нөхөр ирээл хяналт шалгаал байж байгаа л нэг нөхөр орж ирээд ингээд хяналт шалгалт болгон ч нэг юм лалдрын ингээд нэг юм тоос олоод идэх байхгүй яг цонхны тэнцээ нэг арчаагүйсэн тоос юм. За энэ юу үлээ миний дөө бол. За торгондоо миний дөө энэ тоос энаар да. Энэ юм арчаагүй байна гэл ингээд гараад ирдэг байхгүй. Тэгээд энэ хяналт шалгалт явахгүй гэдэг чинь бас амар том дарамтаас салж байгаа. Тэгээд дээрэс нь 400 сая нөөт ингээд нөөтийн босох 400 сая болчих юм бол бас олон хүмүүсийн ямар ч байсан ачаа бол хөнгөрнөө. Тэгээд ямар ч байсан эхний 7 хоног гэхэд учрал ямар ч байсан лидершип манлайлалаараа ямар ч байсан аштайхан шийдвэрүүд гаргаад байна. Мэдээж дотор нь зөв буруу 9 шүтний юм баг. Гэхдээ би бол урмын хугалахаар ууцын хугал гэж тэгээд энэ бол ямар ч байсан эхний 7 хоногт бол маш сайн шийдвэрүүд гарлаа гэж бодсон шүү. Тэгээд ямар ч байсан засгийн газар муу хэлүүлээд ч хамаагүй ажилдаа орлоо орхив. Шуудаад хийсэн өхрийн эвэрнүүд байна штэ гэдээсэн. Тэгээд өөрхий бас эн чинь
яам дотор одоо саяны амар сайхан чинь бас нөгөө яамныхаа дид сайдтай хамтарч ажиллахгүй гэл бас юмнууд яваалаа хэлээ. Гэхдээ энэ чөлөөлөе гэдэг юм улам илүү гүнзгийрүүлээд энэ аж ахуй нэгжүүдийн нуруунд ачааг улам илүү сайн хөнгөлөөсэй гэж бодож байна. Баярлалаа. Засгийн газар ажилд орж. За энэ 7 хоногт нэг хүүхэд одоо толгойн хэрэгсэн, гайхсан. Яаж яагаад бүр нэг газар хоёр ижилхэн 2772 оо ес гэдэг машин хоёр ингэж тэгснэ хоёулаа ак болж байгаа шүү. Гахаш. Юу болоод байгаа юм бэ? Яага хоёр адилхан дугаартай хоёулаа ак өнгөн үрд ижилхэн жоо шүү тий. Манай Монголд хоёр ихэр аква мэдлж байна. Хоёулаа ижилхэн дугаартай. Хоёулаа ижилхэн өнгөтэй. Хоёулаа ижилхэн онд орж ирсэн гэх тий. Хоёулаа аква гэж тий. Тэгээ нөгөө манай нийслэлчил хөрх явд ингээд дугаар гаргаад байгаа. Тэгээд тэр дугаар нь бас ингээд бас давцлал олгогдоод багш. Гэхдээ хамгийн гол нь нэг зогсолдог энэ хоёулаа байж байгаа бас сонин давцсан шүү тий. Хөөрхөн. За та гар утасны ямар нэг үйлчилгээ эсвэл худалдаа сонирхож байгаа бол яг одоо нааш анхаарлаа хандуулаарай. Бидний сайн мэддэг Соёолж Монголын 3 давхарт Connect гэдэг гар утасны нэгдсэн төв нэгдсэн байна. Ойролцоогоор 45 гар утас засвар худалдаа гэж шинэ болон хуучин утасны худалдаа нэгдсэн байгаа юм байна. За тэр тусмаа одоо би бол 26 дугаар орнд амьдрд юм байгаа. Манайх ч амар нэгтрэлтэй шүү дээ. Тэгэхээр тэр хаа байсан хол газар руу явж байхаар ойрхон Connect худалдааны төв рүү ороод гар утасны худалдаа үйлчилгээ засвар гар утастай холбоотой бүх төрлийн үйлчилгээгээ та бүхэн авах боломжтой байна. Тэгээд Connect төв рүү та бүхэн ирээрэй. За бусад газрууд бол машин тавих асуудалтай байдаг. Гэтэл Соёолж Монгол маань 8 давхар 450 машины зогсоолтой. Тэгэхээр та хаан зогсгүй гэж санаа зовх ямар ч шаардлагагүй. За дээрэс нь зөвхөн гар утаснаас гадна хүүхдийн тоглоом за тэгэл хувцас хунар гэд бүх үйлчилгээ нэг дор байгаа шүү. Соёолж Монгол Connect төв дээр очиж үйлчилгээ аваарай манайхаа. Баярлалаа. Энэ 7 хоногийн хамгийн их яригдсан асуудал бол энэ гишүүдийн ёс зүйн асуудал байлаа. За энэ юунаас ихсэн бэ гэхээр Нара гишүүнийг одоо яриад эхэлсэн. Тэгээ өсвөр насны залуучуудад сөрөг үлгэр дуурай үзүүлсэн гэдэг 16.7%. За тэгээд улсын хурлын гишүүний нэр хүнд эрхэм мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг одоо сурталчилсан гэдгийг 12.5%-тай ингээд ийм өгсөн байна. За энэ ёс зүйн дэд хорооны одоо юу гаргасан энэ 48 өргөдлийг одоо үндэслээд гаргасан юм юу ахгүй юу. За тэгсэн мөртлөө ингээд айгүй сүрхий гаргацсан байгаа мөртлөө энэ өөрөө 48 одоо өргөдөл гомдол нь ямар нэгэн давхцал тий. За яг ижилхэн одоо маш өөр газараас хүмүүс гомдож байгаа мөртлөө яг ижилхэн одоо үг үсэг тий үг үсгийн алдаагүй таслал одоо товчлын алдаагүй ингээд ижилхэн байгаа дээр ерөөсөө одоо анализ хийгээгүй юм байлээ. Тэгэхээр ийм одоо нэгсэндээ дахиад хэлэхэд троллуудын хүсэлтээр тий ингээд ёс зүйн дэгийн байнгын одоо дэгийн хороо дэд хороо ингээд хуралдах гэж байгаа байхгүй юу. Яг тэгэд Нара нэг юм ерөөсөө ойлгохгүй шээ. Тэр нөгөө
Энд чинь нөгөө хууль зөрчөөд байгаа гэдэг юу ч ойлгохгүй л. Хэрвээ чи төрийн одоо албан тушаал эрхэлж байгаа бол ямар нэгэн байдлаар арилжааны реклам сурчлагаа хийхийг эн чинь хоригддог байхгүй юу? Сонирхлын зөрчлийн тухай хуулиар ч хоригдно. Энийг юу ч ойлгохгүй л. Яг буруу ишилсэн сүх шиг өөрийнхөө ингээд дайраад юу ч хийсэн ойлгохгүй нэг юм нөхрөл байгаа л. За тэгээ би Нара гişүү хитгэн ч баг тий ерөөсөө ингэж хэлээд ер нь шүлсэн чатаагүй. Ёс зүй яриад байгаа золбин пистанууд минь ёс зүйгөө гошногондоо жихэд дараа нь аманда хий мэдүү. Ха. Жинхэнэ алмаарч шаана одооноос гэж хэлсэн чи одоо бүр амар. Огн би зүгээр л хэлсэн. Энэ хүмүүс чинь бүгдээрээ тороолоод байна. Манай Нара бол үнэхээр л ёс зүг байсан шүү дээ. Амар зааваа. Тэгээ би бол энэ үгийг л хэлмээр байгаа. Бүдүүн байж болно, бүдүүлэг байж болмооргүй л байгаа байхгүй яг үнэ тий. За ингээд Нара одоо бүдүүлэг хүн байж болно л доо. За тэгээд энэ асуудал нь байнгын хороор орж ирсэн. За ерөнхийлөгчийн нөгөө нэг улсын хурлын гишүүдийг ёс зүйтэй байлгая. За тэгээ хариуцлага тооцоод эргүүлэн татдаг болёо гэдэг хууль байнгын хороор орж ирсэн. За ингээд ерөөсө орж иргээс агуулаад маргаан дагуулдаг гэсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн гол агуулга нь тангарагаас ятсан гэмтэрэг үйлдсэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан улсын хурлын гишүүний асуудлыг улсын хурлаар хэлэлцэж үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр эргүүлэн татахар тусгасан. За тэгвэл ёс зүйн ноцтой асуудал гэж юу вэ? За тухайлбал өнгөрсөн 7 хоногт хүний биед халдсан их төвшин гишүүн ёс зүйн зөрчил гаргасан уу? Чуулгандаа хамгийн бага суудаг хэмээн цоллуулж явсан Лүндэг Баттулга нарыг ёс зүйн зөрчилтэй гэж үзэх үү? Олон нийтийн сүлжээгээр зохисгүй лайв хийсэн хэмээн олон нийтийн дунд шүүмжлэгдсэн Нарантуяа Нара гишүүнийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзэх үү гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа. За харин яг юуг ёс зүйн зөрчил вэ гэдгийг улсын хурлын гишүүд өөрсдөө зааж тодорхойлох юм байна. За ингээд улсын хурл руу ерөнхийлөгчийн хууль орж ирсэн. За ерөнхийлөгчийн тамгын газар үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэсэн ийм хоёр газар ингээд энэ хуулийг бол хилцүүлэхээр орж ирсэн. За тэгээд байнгын орон дээр оюун эрдэнэ дарга маш ууртай байсан шүү. Хэрвээ Монгол улс өнөөдөр парламентын засаглалтаа хэвээрээ бол ард түмэн сонгуулаар зөвхөн парламентод төрийн эрх барих эрхийг түр хугацаанд шилжүүлж байгаа. Сонгуулаар, арчсан сонгуулаар. Өөр хинт ч биш. Хэрвээ парламентын засаглалтаа бол тийм учраас ард түмний санал өгсөн саналыг хамгаалж байгаа. Парламентын дархлаа гэдэг бол. Яагаад гэвэл парламент тусгаар тогтнолын асуудлыг, тогтолцооны асуудлыг, засаглалын асуудлыг, уулуурхай лицензүүдийн асуудлыг шийднэ. Хинээс ч хамаатай биш хараат бусаар улсын хурлын гишүүд санал өгөх эрхийг л баталгаажуулж байгаа. Энэнд одоо өнөөдөр халдж байгаа юм ноцтой үйлдэл болж байна гэж зөвхөн миний хувьд бол үдэж байгаа өмнө байр суурийг илэрхийлсэн. Тийм учраас өмнө нь одоо судлаачтай 2019 онд бийж байсан. Та нар мөнгө өгсөн хүнийхээ төлөө ярьдаг заа юу. Одоо энэ ч орж ирээд дэлбэг дөрж ерхийлэгчийг алчаад одоо хөрс сөх ерхийлэгчийг алах гээд битгий хоёр нүр гаргаад худлаа яриад суугаад заа юу. Одоо энэ хуулиа их хурлын дарга яаралтай татаж авах хэрэгтэй. Тэгээд хэрвээ ёс зүй байгаа бол парламент өөрөө яриг л да. За ингээд оюун эрдэнэ дарга бол маш уртай байсан. Хариу ерөнхийлөгчийн тамгын газрын дарга юу гэж ярьсныг сонсё. Оюун эрдэнэ гишүүн маань жоохон бухимдалтай байх шиг байна уу та. Та гинэд сэрсэн юм шиг өнөөдөр парламентын дархлаа гэж ярих ирэхгүй. Тэгэн брэд. Та парламентын дархлаа гэж ярих ёс зүйн хүн гэж би бодож байгаа. Та хамтарсан засгийн газар байгуулад тэргүүлэхдээ хамтарсан засгийн газрын нэрийдлэр сөрөг хүчингү болгож ардсан намынхаа албан тушаалаар бүтээмжийн менежер гэдэг нэрийдлэр албан тушаалаар амыг нь таглаж жинхэнэ парламентын дархлаанд халдаж өөрийнхөө эсрэг дуурсан их хурлын гишүүн Лодо Самбуу өөр бусад одоо гишүүд байна. Баярмаа, Анар, Инх төвшин гэд эдгээр гишүүдийг та хар бэхийн хонглоороо болвол явуулсан гэдгийг би хэлээгүй энэ гишүүд ч өөрсдөө хэлсэн шүү. Зөвхөн үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө. Үйлсдэгүүлдэр гэтэл та өнөөдөр асуусан асуултынхаа агуулгаар хариулнаа.
тэгэн барина. За ингээл ерөөсөө хэрүүл орвол ер нь бол үнэн оюун эрдэнэ өөрөө их мэдлэлтэй байхдаа ерөөсөө ингэж одоо энэ асуудалд анхаарал хандуулдаг өөрийнхөө их мэдлэг аль болох тэлдэг байсан. Тэгээ одоо их мэдлээс буунгуудаа нэг ухаан орсон юм шиг явдаг. Ер нь манай дарга нарт нэг юм алдаа байна. Их мэдлэлтэй байхдаа хизээч тэр их мэдлээсээ буухгүй юм шиг ингээл хамаг их мэдлийг нэмж өөрөө тэр хүмүүс рүү 9 шид болж дайрдаг, барьдаг, цагдаа магдаагаараа дарамтлуулдаг те хүмүүсийг гүтгүүлдэг гэсэн ямар новшин юм идэг байлаа да. Тэгснэ одоо өөрөө ингээд амар гэгэрсэн шудрагхан болоод ингээд хувирчдаг аюул сонио. Их мэдлэлтэй байхдаа л ийм баймир биш дээ оюун эрдэнэ дарга. За ингээд маргааш нь байнгын хороогоор энэхүү хуулийг хилцгийг дэмжсэн. Тэгээ эн чинь аюул сонио юм байна. Эн чинь ингээд энэ хуулийг эсэргүүцээд байгаа юм шиг яриад байгаа хүмүүс нь хилцгийг дэмжиж явуулж байгаа. Манай ардын намын ариун 8 хүртэл дунд нь явж байгаа. Амар эсэргүүцээд байгаа юм байна. Конопон дээр болохоор тас гэл. Манай тал гэл. Госоо явчихсан юм байна лээ. За тэгээд маргааш нь Улсын хурлын хуульч гишүүн Баасан Жаргалын ярьсан зүйлийг бүгд сонсъё. Нэгдүгээр асуулт. Хожимын үндсэн хууль судлаачид минь ээ. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хуулийн төсөл барьж орж ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн өөрсдөө ёс зүйн шаардлагыг хангасан уу гэдэг дээр дүгнэлт хийгээрэй. Тэр дундаа үндэсний аюулгүй байдлын зөвлөл, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 албан тушаалтан, төрийн тусгай албан тушаалтангууд энэ 3 ерөнхийлөгч, их хурл, засгийн газар, институт хоорондыг зохицуулж авах ёстой байгууллагын хүмүүс аль нэг талд нь гараад нөгөө талынхаа ардчлалын дархлааг сулруулаад сууж агаад судлаачийн ёс зүйгээ давсан уу гэдэг дээр дүгнэлт хийгээрэй. Хоёрдугаарт улс төрийн намаас татгалздаг тэр дундаа ард түмний эв нэгдлийг илэрхийлэх ийм хүний одоо ажлын алба тэр чигээрээ нэг улс төрийн намд байж болж байгаа юм уу? Үүнд бас ёс зүйн дүгнэлт хийгээрэй. Хоёр дахь асуулт. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь ямар нэг хэмжээ хязгааргүй байх ёстой юу гэдэгт судлаачид дүгнэлт хийгээрэй. Тэр дундаа үндсэн хууль улсын хурлын тухай хууль 2 зөрчилдсөн учраас үндсэн хууль илүү баримтлана гэд энэ эрхийг ямар нэгэн хил хязгааргүй, ямар нэгэн улаан шугамгүйгээр тэр дундаа парламент руугаа халдаж ингэж давж байгаа нөрөө зөв үгүй юу гэдэг дүгнэлт хийгэрэй гэж хүсье. 3 дугаарт ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг парламент хилэлцэж ихэлснээр үндсэн хууль зөрчсөн үү гэдэг дүгнэлт хийгэрэй. Их хурлын тамгын газрын дарга өнөөдөр хийсэн дүгнэлтэнд бас хожимын судлаачид дүгнэлт хийгээд гаргаарай гэж хүсье. 4 дугаарт ингэж бид нар энэ хуулийг хилэлцэж ихэлснээрээ хожим нь ерөнхийлөгч дахиад ямар асуудлаар ямар одоо хүрээнд дур зоргоороо айшилж хэрхэн одоо дур зоргоороо айшлахыг бид нар бол үнэхээр таашгүй боллоо. Тодорхой хэмжээнд хил хязгаар дотор барьдаг байсан, явдаг байсан. Энэ бүх юм өнөөдрөөс эхлээд ингээ эвдэглээ гэсэн үг. За Баасан Жаргал гишүүн ер нь бол цаад агуулга нь энэ нөгөө эрх мэдлийн хуваарлалт талаас яриад байгаа шүү. Одоо монголчууд одоо хууль тогтоох гүйцэтгэх шүүхгээ 3 эрх мэдэл байх ёстой шүү дээ онлынхад байгаа. За одоо ингээ харж байхад бол ерөнхийлөгчдөр хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл очсон. Одоо эсрэгдэлт нь ганцхан шүүх гүйцэтгэх 2 ерөнхийлөгчдөр очсон. Одоо хууль тогтоох эрх мэдэл нь ингээд би бинийгээ одоо ер нь 2 эрх мэдлийн тэнцвэр дээр л явж байгаа шүү Монгол улс. Гэтэл энэ эрх мэдлийн зүгээс нөгөө эрх мэдлийнхаа эрхэнд халдсан ийм хууль боловсруулж оруулж ирж болох юм уу гэдэг аюу гой онлын асуулт тавьж байгаа. Ер нь бол одоо бүгдээр л харж байгаа ерөнхийлөгчдөр хуулинч байж гин хууль юуны шүүх эрх мэдлэнч байж гин дээрэс нь одоо засгийн газар ч гэсэн ерөнхийлөгчийн эрх мэдэл бараг очичлоо зүгээр бид нар ингээд улаан цайм харж байгаа шүү дээ. Ийм байж хахад яагаад ерөнхийлөгчийн зүгээс дахиад хууль тогтоох эрх мэдлийнхаа эрхэнд халдсан ийм хууль оруулж ирж байгаа юм бэ гэдэг асуултыг асууж байна. Энэ бол маш сайн асуулт болсон юм болов уу гэж би зүгээр бодсон шүү. За тэгээд бас төгсгөлд нь юу гэж хэлснийг сонс. Намайг 1-р ангид байсан байхад энэ улс төрд байсан ах нар одоо болт байж л байгаа шүү. Тэгчээд өнөөдөр биднээс ийм юм ихж байгаадаа та нар өөрсдөөсөө хичээж та нар гол нь биднийг өөрсдийнхөө уцсан өгөлдөө коноп болно гэж бодсон. Бид нар тэгээгүй. Бид нар тэхгүй та нарын алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй байгаа нь та нарыг нойргоо хонуулж байгаа. Тийм учраас бид нарт зориулж оруулж ирсэн хууль. Баярлалаа. За ингэж хэлсэн.
За дээрэс нь жаргалан гишүүн бас асуулт асуусан. Саяны одоо бас тайлбар хийж байгаа хүн дээр ч гэсэндээ яг түрүүний миний яриад байдаг хөл толгой нь алдагдсан байдал харагдаад байна. Сая намар болохоор үндсэн хуулийн цэцэн хүртэл оролцоол засгийн газар, улсын хурал бүгдээрээ бужигнаан дунд Монгол ардын намын дотоод хэрүүл тэмцлийн улмаас ийм асуудал үүссэн. За тэгэнгүүт үндсэн хуулийн цэцгийн гишүүнийхээ ажлыг өгөөд их хурлын тамийн газар ирж ажиллаж байгаа. Тэгээ одоо энэ чинь ахаад хууль тайлбарлаа суугаад байгаа. За ингээ хэлсэн чинь нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч юу гэж хэлсэн сонсё. Тэгээ би жаргалан гишүүнээ бас Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээл заасан юм. Тэгэхдээ заахта манай гишүүн маань харин би өөрөө ёс зүйн их том алдаа гаргаснаа өөрийн төлөön зөвшөөрөх ёстой байна гэж бодлоо. Тэр юу вэ гэхээр хичээлдээ суугаагүй хүнээр дүнгээ гуйлгаж тавьсан. За би бол эндээ ёс зүйн болон бусад хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би миний хичээлийг сонсоогүй учраас энэ хүн энэ үндсэн хуулийнхаа ойлголт агуулгыг мэдэхгүй учраас ингэж хэлж. За. Тэ, ийм асуудал ярихгүй шүү. Хэлж байгаа асуудалтай холбоотой асуудал ярина. Тэ. За арж байгаа дүн мөнгө гоош тавилах юм бол одоо дараа нь ийм болгоно шүү дээ нөхдөө те. Гэхдээ тэгээ нөгөөх нь ч дүн гоож л байдаг. Энэ маач одоо тэр гойсон дүнг нь бас тавьдсан байгаад байгаа хамгийн амин те. Тэгэл аль л асуудалтай байна. За ингээд нөгөө хууль муулийн объектив рационал ярианаас халиад бүр субъектив дайралт болоод нөгөө ad hominem гэдэг нөгөө логик алтай байдаг шүү дээ. Тэрэн рүү ингээд яваад эхэллээ. За тэгээд жаргалан гишүүн ууртаа гарч ирсэн. За сая чуулганы танхимд хувь санаачлагчийг төлөөлөөд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга Бямб Жаргал гэдэг хүн намайг тусгайлан одоо гүтгэж доромжилсан ийм үйл явдал боллоо. За энэ бол одоо маш их болгоомжлыг бас дагуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ хуулийн төслийг хилцэж эхэлснээс хойш төрийн байгуулалтын байнгын хороон дээр болон одоо чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн хэлж ярьсан асуудлууд яг одоо сая харагдаж байна гэж үзэж байгаа. Цаашид улсын хурлын гишүүдийг янз бүрийн хувийн зам байдлын талаарч гэдэг юм уу хүндлэнгийн этгээдүүд ингэж гүтгэж доромжилсан байдлаар гишүүдийг айдас давтуулахын парламентын танхимд ийм нээлттэй ил тод байдлаар өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжгүй байдалд аваачих нөхцөл байдал одоо үүгээр эхлэл тавигдж гэнэ үү гэж харж байна. За тэгвэл багш нь гарч ирээд бас тайлбарайсан. Хэрүүлийн бүгд харж идэг дээ. Хэд субъектив байсан уу гэж шүүмжлээд байгаа шүү. Би ч одоо ажиллаа яаж яваа. Тийм биз? За нэг авсгаа дараад. За тэгээ. За хоёрдугаарт би өөртөө ёс зүйн нүгэлт хийж ярьсан шүү дээ. Та бүхэн миний үгийг сонсоорой. Хин нэгэнд би хандаагүй. Хин нэгнийг буруутгаагүй. За маш товчхон юм. Баярлалаа. Та улсын хурлын жаргаланг дүн гуйжсэн хичээлдээ сууж байгаагүй. Тэр миний буруу гэсэн шүү дээ. Тэр миний буруу шүү дээ. Тэр хүн буруутгаагүй. Юу болоод ингээ хэлдээд явчихв. Зүгээр яг өнгөрсөн 7 хоногт нэг Нямбатраас нэг юм улаараад байгаа нэг юм харагдсан шүү дээ. Болохгүй бол намайг алмал гэд тэ. Яг нэг зүгээр яг ингээд ерөнхийлөгчийн тамийн газраас ингээд заавал ингэж хүмүүстээ субъектив дайрахгүйгээр ингээд айгүй гоё ингээд явчих боломж байсан тэ. Тийм жоох улаараад байгаа юм ажиглагдаад л байсан. Хэд хэдэн удаа юм субъектив дайралтууд, субъектив хандлагууд тэ яг ингээд хуулиа тайлбарлал явчихсан оронд ингээд заавал нэг юм хэрүүл уруул хийсэн байдалтай нэг юм юмнууд явсан. За дээрэс нь инх төвшин гишүүн бас ярьсан. Өргөн барьсан хуулийн төслийн 9.1-6 дээр одоо улсын хурлын гишүүдийг хоёр ангиллаад жагсаалтын гишүүдийг нь ард түмний биш намын элч төлөөлөгч гэсэн агуулгаар одоо ийм зүйлд заалт оржсэн байна л да. Тэгэхээр 48 дээр 20 хэдэн гишүүн гэхээр бараг 70 гишүүн ард түмний элч биш намын юм уу засгийн газрын элч төлөөлөгч шиг энэ парламент суудаг болох нь өөрөөр хэлбэл 76 гишүүн маань 126 биш агуулгаараа 56 болж багассан иймэрхүү төр зураг харагдаж байна. 9.1 дээр 1.6 дээр оруулж ирж байгаа улсын хурлын гишүүнийг намын элч болгож байгаа энэ залттай бол эвлэрч чадахгүй. Тэгээд ийм залт хэрвээ орвол одоо жагсаалтаар дэвссэн гишүүний хувьд би бол энд байх шаардлагагүй гэж бодож байгаа. Тий яг үнэ энэ заалт маалт бол арай л нэг тийм цагаандаа гарцсан заалт орж ирсэн байлээ.
Одоо тэгээд хайш юм бэ нөгөө гишүүн чин ард түмний төлөөлөл биш намын даргын төлөөлөл болоо явчих юм шүү. Тэгээд намын даргын үгэнд ороогүй хүн байвал тэгэл ерөөсөө эргүүлэн татаад идэвэл ийм л юм руу явах нь байна. Энэ минь бол ерөөсөө байж болохгүй заалт шүү дээ. Энэ бол бүр үнэхээр утгагүй заалтууд ингээ орсон байлаа. За тэгээд Тэмүүжин гишүүн өөрийнхөө бас төгөлдөг гэсэн. Тэгээд завсарлага авсан ардсан нь. Энэ хуульд авах ч юм байна, авахгүй ч юм байна. Тэр дундаа үндсэн хуультай зөрчилдсөн хоёр утга санаа байна. Маш том. Нэгдүгээрт Монгол Улсын үндсэн хуулийн дээр улсын хурл нэг танхимтай 126 гишүүнтэй байна гэсэн заалт байгаа. Тэнд улсын хурлын гишүүн улсын хурл тэдэн гишүүнтэй бас намаас бүрднэ гэсэн үг ерөөсөө байхгүй. Ард түмний мандат намд очдоггүй. Гишүүнд очдог. 126 гишүүнтэй байгаа шүү. Энэ үндсэн хуультай зөрчилж байгаа хамгийн гол агуулга бол ард түмний мандатыг нам руу шилжүүлэх гэж оролдож байгаа тэр заалт бол хамгийн аюултай заалт. Ардын нам жагсаалтаар орсон намын гишүүдэд өгөндөө оруулахын тулд нам доторх асуудлаа одоо үндсэн хуулийн зовлон болгож оруулж ирэхээ бол болох хэрэгтэй. Арай хэтэр чинь. Хийх ёстой юм бол байна. Энэ хууль бол Монгол Улсын үндсэн хуулийн 29 3 дугаар зүйл болон 66 дугаар зүйлийг амьлуулах гэж орж ирж байгаа. 29-ийн 3 дугаар зүйл дээр тангараас нэцэж үндсэн хууль зөрчсөн бол гэж үг 19 онд ардын нам олонх байхдаа баталсан. За энэ хуулийг амьлуулах ёстой. 1992 оны үндсэн хуулийн 66 дугаар зүйл одоо хүртэл өөрчлөгдөг байгаа. Тэр 66 дугаар зүйл дээр 66-гийн 2-ын 3 4 2 дээр ямар албан тушаалтнуудыг үндсэн хууль зөрчсөн тухай улсын үндсэн хуулийн дэс дүгнэлт гаргах, ямар албан тушаалтнуудыг огцруулах болон эргүүлэн татахтай холбоотой үндсэн хуулийн дэс дүгнэлт гаргах тухай маш тодорхой бичигдсэн. Хууль санаачлагчид бол дутуу оруулж ирсэн. Тэнд 5 албан тушаал байна. Тэр албан тушаалуудыг бүгдийг нь оруулж ирэх хэрэгтэй. Ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүд. За ингээд дараагийн 7 хоногийн 4-р өдөр хүртэл ингээд ардсан нам завсарлага аваад ингээд дараагийн 7 хоногийн үгүй 1 хоногийн завсарлага авсан. Гэхдээ тэр нь дараагийн 7 хоногт хэлэлцэгдэнэ. За ер нь ингээд та бүхэн ажиллаж байна уу? Нөгөө мангастай тэмцэхтэй өөрөө мангас болчиход байгаа юм биш үсттэй ерөнхийлөгчийн хамгийн газрынхаа. Ойлгож байна. Тэ? Үнэхээр тэр нам доторчин та нарын эсрэг яваад байгаа өөр фракц үүсгээ шантажлаад байгаа хүнд хэцүү хүмүүс байгаа. Тэр шүдийг сугалмаар байгаа. Гэхдээ заавал байшингаа шатааж тэр шүдийг суулгах ямар шаардлага вэ? Яг би бол Тэмүүжин багштай яг санал нийлж байна. Яагаад энэ намын доторх зодон чинь ингээд одоо бүр сүултээ энэ улс орныхоо энэ ардчлалыг тэ энэ парламентаа эвдтлээ явж. Одоо тэр цэцээс дүнэлт гараад шууд татдаг болчихж байгаа байхгүй. Энэ бол байж болохгүй шүү дээ. Тэгэхээр цэцээ өөрөө ямар амар хараад бусаар ажиллаж чаддгүй билээд байна. Дээрээс нь тэр яагаад тэр намын дарга нар тэр жагсаалтын гишүүдийг мэдж хийддэг болж байгаа. Энэ байж болохгүй шүү дээ. Энэ эцэс төгсгөлгүй улс төрчлөлт, эцэс төгсгүүлгүй сонгуул энэ парламентын тогтвортой байдал гэдэг юм чи алдагдсан шүү дээ. Тэгээ энэ нэг өшөө хонзонгоо авахын тулд яагаад заавал ингэж энэ тогтолцоогоос самрах ёстой юм бэ? Хоёрдугаарт яагаад ерөнхийлөгчийн засаглалт нөгөө засаглалаа ингээд доош нь хийх одоо юу гэдэг өөрийнхөө атганд байлгах энэ юмыг санаачилж оруулж ирж байгаа юм. Энд чи өөрөө ингээд анханасаа утгагүй юм болоод энэ засаглалууд нэг нэгнийгээ хянаад явж явах хэрэгтэй болгож өөрөө өөрийнхөө эрх мэдлийн дор аваачих ёсгүй шүү дээ. Энд чи эргээд дахиад дарангуул тогтно шүү дээ. Одоо Монгол улсад би түрүүнээс хэлээд байгаа хоёр л эрх мэдэл байна. Ерөнхийлөгч болон парламент. Хаяа нөгөө гүйцэтгэх нь парламент руугаа орчиж чинь, хаяа ерөнхийлөгчдөр очиж чинь. Тэгээ ингээд мангастай тулдахтаа өөрөө ингээд мангас болоод яваад иж болж байгаа юм уу хөрсөх дараа. Ингээд танаар ингээд Монгол улс дуусахгүй шүү дээ. Тэгэхээр би бол зүгээр ингэж улаархаа болчмоор санагдаж байна. Яг хуу тэр бусад нөгөө нэг ганц хоёр заалтууд бол байгаа. Тэр нөгөө одоо тасалсан малсан ч гэдэг юм уу яг хуу тэр мэр байж болно. Гэхдээ энэ чинь ингээд ерөөсөө оруулж болохооргүй 2 3 маш том заалт байна. Энэ байж болохгүй. Энэ ерөөсөө байж болохгүй. Тэгээд парламент ерөнхийлөгчийн засаглал хоёр л одоо ингээд бие биенийхээ тэнцвэр дээр орж чинь хэрвээ нэгнийх нь тэнцвэр алдагдах юм бол Монголд бүх эрх мэдэл нэг рүүгээ шилжих боломж үүсчээд байна. Тэгээд
бити ийм байлгаараа тэгээд улсын хурлын гишүүд ч гэсэн өөрсдөө анхаараарай. Та бүхний асуудал. Яг нь магадгүй одоо ингээл бүгдээрээ тоогоо тоолж л байгаа хэл та. Тэ? За ардсан намаас тэдэн ирнэ. Ардын намаас одоо 38 болоод одоо ингээд тоомоогоо нийлүүлж л байгаа. А гэхдээ эн чинь цаашдаа Монгол улсын ирээдүйд маш их хортой юм хийж шүү гэдгээ та бүхэн ойлгооч. Тэгээд мангастай тулдахтаа яагаад өөрөө заавал мангас болох гэдэг юм бэ? Битэл та. Манайхан гэр бүлэрээ гадагшаа аялмаар л байгаа үсттэй тийм ээ. Гэр бүлэрээ аялна гэдэг бол ер нь бол хамгийн гоё мөч байдаг. Энэхүү гайхалтай боломжийг банкных маань олгож байгаа юм байна. Энэ юу вэ гэхээр хадгаламжтай гэр бүл аялдгаа гэдэг урамшуултаа юм. 50 гэр бүл одоо энэ чинээс азтан болох юм байна. За тэгээд гэр бүлэрээ балийн аялах хэрэг. За гэр бүлэрээ интернетэд шинжилгээ өгөх хэрэг. Гэр бүлэрээ бүүл хоол идэх хэрэг. Гэр бүлэрээ ерөн дандаа гэр бүлэрээ хийх ийм гоё одоо урамшууллууд байгаа. За тэгэхээр энэхүү аянд хэрхэн хамрагдах вэ гэхээр та бүхэн 6 сараас дээш хугацаатай банкнд хадгаламж хийнэ. Та хийсэн хадгаламжныхаа 100 мянган төгрөг тутамд нэг суглаа авах юм байна. Тэгэхээр та бүхэн гэр бүлэрээ гадагшаа явах бүрэн боломжтой гэсэн үг. Тэгээд та бүхэн хадгалаараа гэр бүлэрээ аялаарай. Банк хадгаламжтай гэр бүл аялдаг аянд нэгдэрээ манайхаа. Баярлалаа. Балыг онгоц хүрцэн үү? Та хадгаламжтай юу? Хамтдаа балыг аялах болон бусад бэлгийг хожих 50 гэр бүлийн нэг болоорой. Хугацаатай хадгаламжийн 100 мянган төгрөгийн орлого тутамд суулаатай. Хадгаламжтай гэр бүл аялдаг. Банк. За ингээд улсын хурлын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал яригдчих хоорондор бас дуучид бэбинийхээ ёс зүйн талаар яриад басаа. Гэхдээ тэр хүүхдийг нэг үг ихэд ирээд хаагаад олдохгүй байна. Гэхдээ бол бидний юу гэдэг Монголын урлагт бас 29 жилийн түүхийг бүтээж байгаа хамтлагийн бас хүмүүсийн хувьд тэр хүүхдэд бас хэрэг таарч хамаагүй үгүй илжих бодолтой байна. Монголын ард түмнээс зөвхөн л уучлах учраа миний төв. Тэглэхэд ард түмэн чамайг нэг алдаж яваа хүүхдийг одоо ухаарчтэй гэж ойлгож хүлээж авах болохоос биш чамайг бүгд цаашаа чичлээд байгаа асуудал биш ээ. Тийм учраас жоохон хүн суртахуунтай байгаасаа л гэж үгийг хэлчмээр байгаа юм. Гэхдээ ерөөсөө л урлагийн хүн бол ёс зүйтэй л байх хэрэгтэй. Заавал хүмүүс ингэж бухимдуулж уран бүтээл сэдв болохгүй байгаа юм шиг бухимдуулж уран бүтээл хийх ямар шаардлагатай байгаа юм бүтээлч дүүнэр минь жоохон бодолтой байгаарай. Амжилт хүсье. Бурхан эзэн та бурхан үргэлж ивэж явах болтугай. За ингэж манай уугийн ахттай айгүй хөөрх ярьж байна тийм ээ. Дотроо болдроо бацаныг алнаа гэж бодож амжилт хүсье миний дөө. Хөөрхөн шүү. Тэр тохонжны боондо гэдэг дууга болчоорой. Тэ Мамуна шир гэдэг дуугаа бас болчоорой гэдэг ингэж ярьж байна. За тэгсэн чи хариуд нь нөгөө бацан 113-ны юу гэж ярьсныг сонссон. Энэ зөөлбөн биста места. Тэгээд яг нэг би зөөлбөн би биста угаасаа годомчны зөөлбөн нохоо. Би тэр эзэнтэй бистандар шиг ч биста хэл гэсэн үг нь хэлээд хий гэсэн дууг нь хийгээд сонгуулаад жүжиглээд явдггүй. Эзэнтэй гөлгөнүүд биста өөдөөс хуцах гэж үзчихэл байлээ биста. Надад соёл моёл нэхэж шагаа биста энэ хармаа үз надад тэр соёл моёл ч байхгүй. Би аваагүй биста. Намайг уучлаарай гэд биста тэр уугийн муугийн гэд тэр кейсийн нөхөр шиг биста хард тамиг татчаад намайг уучлаарай ард түмэн гэд ингэж бол зогсож чадахгүй биста тэр ард түмнээс уучлалтгүйгаа шаад ард түмний амар ард тамиг татаад идэм ааш аав ээжээс уучлалтгүй юм сте. Тэгэлстэй хүмүүс гадруу чамайг ийм хүмүүс хайж ийн гэдэг штэ. Хайж ийн мэж ин гэж шаа би ямар одоо цухтаад байгаа штэ байдагта байжсэн штэ хүрээ дэрнэ л штэ. Тэр үеийн чинь л теста тэр Чингисийн суудал муудал юу хийлээ яг энэ дээрлэлтий чинь хамгийн их хийжсэн хүмүүс шүү дээ. Тэгснэ өстой энэс болоод хүүхдүүд дээрлүүлэх гэдэг юм хайшээ над бацаанууд юутэй байгаараа магарч шиг надад тийм ах бодгоо нохооч байхгүй. Яасан гэж юу нэ ах болох гэдэг одоо түрүүлж төрсөн болохоор ах болт юм уу? Түрүүл дуу хийсэн болохоор ах болт юм уу? Кюсамисаг би тэр ганцхан кюсаг нэг бичлэг үзсэн. Орчин үеийн репродукти ким бэ биш хэд юм бэ гэж асуух хэрэгтэй юм өстой.
талхны мөнгөөр үзэл бодлоо зардаг тэр уудыг л харин энэ чинь хэд вүлээ гэж асуух хэрэгтэй юм шиг санагдаад байна шүү дээ. Яа. Дүүнэр бас амар байна. За тэгээд одоо дүү ингээд ахад одоо ах зүгээр сууж болохгүй. Аавын ханху. Аав өнөөдрөөс энэ нийгэмд маань өөрийнхөө үзэл бодлыг хэлийг мөн дээрээс нь та нарын дуртай доонуудыг буруу үг хэллэг өнцгөөс бүртгэлж байгаа хтай. Яг өөрийнх нь үзэл бодол үг хэллэгээр нь хийх гэж байгаа. Автаа амжилт хүсээрэй за. Хайртай шүү. Яг нэг цаана нэг нөөгийн ах чинь бас сууйсын атман байсан тий. Яг нэг тэр нэг бацаа ахаа мэдхгүй л байна да гэдэг нэг тийм юм цаана ингээд байгаа л. Ах нь яг нөгөө аав нь яг тэр ахын үг хэлэлгээр өдөөс нь дис хийнэ. Өөрийгөө бариад байгаа байхгүй. Би бол ингэж бодож байна. Гэхдээ яг хүн бол залуудаа алдаж онсон байж болно. Тэгээд эн чинь хүн чинь хүүхд мөнгөдтэй болоод ингээд аштайхан болсон байж болно шүү дээ. Би бол уугийн ахыг бол тэр талаас л ярьж байгаа. Дээрэс нь одоо 113-ыг бол бас нэг буруутгахмааргүй байгаа. Яг үннийг хэлэхэд. Гэхдээ одоо эн чинь яг нөгөө эртний насан дээр явж байгаа. Яг л нөгөө залуу хүний нөгөө нэг омголон тэр нэг бүлгэлсэн цустай ингээд хамаг юм ингээд сагаад одоо нэг чивчирчээд ингээд алаа гэж байгаа насан дээр явж байгаа учраас бас одоо шууд одоо 113-ын буруу энэ хүн бол ёс зүггүй байсан гэж хэлэхэд бас хэцүү. Одоо тэртээ тэргүүл хипхоп урлагч одоо энэ гадны одоо хипхоп за ер нь гадныг шилдэггүй манай Монголын хипхоп ч гэсэн амар үг хэлэл ингээд явж исэн. Тэгээд тэр үедээ бас л бүх асуудлууд болоод тэгээ ёстой ёс зүггүй байна. Ямар муухай клип бэ? Бүхсбөр гаргалаа. Ёс зүггүй байна гэдэг ингээд ижсэн. Энэ үеийг бас л залуудаа ингээд манай хэд чинь ингээд таваал туулсан тий. Тэгэхээр би бол зүгээр ингээд хоорондоо битэйг зүгээр сайхан ойлголцох хэрэгтэй болов гэж бодож байна яг үнэ хэлэхэд. Түүнээс ч одоо 113-ын буруу гэхэд хэцүү. Одоо энэ уугийн ах чи одоо өөрөө бараг 50 хүрж байна тий. Тэгээд энэ чи 50 настай хүний гаргах л үйлдэл юм сте. Гэхдээ нэрээ энэ чи ингээд хүн чи ингээд суугаад энэ чи ингээд нэг юм залуу насныхаа тий энэ би ч бас залуудаа бас буруу явж дээ гэж бодож байгаа. Энэ чи бас буруу биш. Тэгэхээр би бол аль альных нь зөвөө гэж бодож байна. Талрын болчихсон. Хиндэн ч нэг тийм тал болдохгүй тий. Хоёлаа зөвөө. Чи нэг яг энийхэн тал юм бэ гэж. Альныхан ч тал биш ээ. Гэхдээ нэрээ тийм л байгаа зү тий. Аль-аллаас нь бодоод үзэх. Улсын хурлын ан дээр ёс зүйдэр бол би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэндээ энэ дээр бол үнэхээр илэрхийлэх боломжгүй тийм байр суурь байлаа. Хүүхэн. Гэтэ амар хөөрхөн байгаа зү. Би хөөрхөн. Яна хайртай шүү. Чамд хөөрхөн ус. За нөгөө нэг өнгөрсөн 7 хоног жинго бөө юм болоод ирсэн нөгөө мо туулын хурдны замын талаар бас энэ 7 хоног жинго л юм боллоо. За илүү одоо хуулийн заагаагүй гэдэг юм уу? Нэмэлт шалгуур шаардлага нэгж байгаа зүйл огт байхгүй. Тийм учраас одоо зөвхөн туулын хурдны зам гэлтгүү цаашдаа энэ удирдлагын шин чанартай хөрөнгө оруулалтын ажлууд эхэлж байна. Том төслөлтөрүүд эхэлнэ. Тэгээ цаашдаа ингээд энэ хуулиа барьж ажиллахгүй бол эн чинь байгаль орчны сөрөг нөлөөлийн асуудлыг манай яамд хянжих хэрэгтэй шүү дээ. Нийцүүлж явах хэрэгтэй, мөрдүүлэх ёстой. Тийм учраас төр зогсоосон. Тэгээд та бүхэн гүйцэтгэгч компани, захиалагч компаниуд энэ төлөвлөгөө юмаа хуулинд нийцүүлээд боловсруулаад аваад ирээ. Манай яам үзэж хараад хянаад өгөө. Энийг батлагдсны дараа ажил юмаа эхлээд явж болно л гэж асуудал гарч байгаа. Хуулийг дагсан журман дээр бас тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталдаг юм байна. Батлах ёстой байна. Энэ батлагдаагүй байна. Тийм учраас бид нэр энэ батлагдаагүй байхад ажил эхлүүлсэн байна гэд ажлыг төр зогсоосоо. За ингээд шинэ байгаль орчны яамны сайд туулын хурдны замыг төр зогсоосон. За тэгээ хэрвээ ингээд үгэнд орохгүй том толгойлоод ивэл бүр зогсооч шүү гэдгээ хэлсэн. За тэгээд Нямбатар дараагаас
сэтгүүлчид ярьцлага авсан. Хууль зөрчсөн гэж үзээд танахын төр зөксөөсөн гэсэн үг үү Токио урдны замыг. Энд та мэдээлэл өгөөч. Захиалагч компани учраас, захиалагч тал учраас таны уус огцруул гээд ерхий сайд ерөнхийлөгч шаардлага хургууллаа шүү дээ. Энд дээр та ямар байр суурьтай вэ? Та мэдээлэл өгөөч. Дэларга. Таныг огцор гээд ерөнхийлөгч ерөнхий сайдад шаардлага хургуулсан биз дээ. Та энэ дээр ямар байр суурьтай вэ? Уулын хурдны зам төслийн зогсоогоор алсан биз дээ. Та ямар байр суурьтай вэ? Таны яруу. Таны байр суурь. Амны гомдогоо идэм байж. Яаж юм бэ танууд үргэлж. Сто гүнчэн сто гол зураад. Гэхдээ яг Нимбатар яг нэг тийм дуу байгаа нь хүртэл хэрэлдээд байгаа юм шиг байна. Яг нүд ам ингэж хилцээд нэг юм шаамстай. Зайл гэж байгаа юм шиг тийм. Хүн ер нь чимээгүй мөртлөө хүн загинж байгаа юм шиг хэрүүл хийж байгаа юм шиг харагдаж болтгоо юм. Сонирхолтой шүү. Гэхдээ тэгээ мэдхгүй хөөрхөн амт тэгэл бас гомдцсон л явах шиг байна. Жаас одоо гомдцсон хүн чи ер нь юм дуурхаа үлддэг ш. Нэг айлын ихнэр мэхнэр чи ингэж чимээг юм. Үгүй чи яачаад байгаа юм бэ гэж. Аяр тавга уугаал тэр. Маа шүүс юм. Аяр маа чулууц юм. Яг нэг тийм юм байна тийм. Үгүй чи яачаад байгаа хэлчихэлдэг. Хоол мал амар хот. Майны гадиг лид. Окей, гомдсон байна уу? За тэгээд ямар ч үсэн туулын урдны зам ингээд түр хугацаанд гатсан байна. Тэгээ өөрөө хамгийн гол нь эртнээс энэ юмаа хилцүүлэг ороод явуулаагүй л гайштай одоо дахиад хоёр өөрийнх нь буруу штэ. Өөрөө тэгээд шал балаа бантан шиг жанхуу хийж хайчаа тэгээд дараа нь манайс дуурлаад. За тэгээд Нимбатар даргын мега бүтээн байгуулалтуудын нэг бол арай биш юм. Микро бүтээн байгуулалт нь ч бас биш юм. Медиум бүтээн байгуулалтын талаар бас энэ чинь ингээд микро, медиум, юу лээ мега гэдэг юм гурван төслүүд байгаа шүү дээ. Нэг 40-од гаруй тэрбум төгрөгөөр хийсэн бүтээн байгуулалттай холбоотой сурвалжлага энэ 7 хоногт хийсэн байна. Хувийн хвшлийн компаниудын ус их орондоо нийгмийн хариуцлагын хүрээнд барьж байгуулдаг бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацаанд чанартай одоо хийгдэж дуустдаг гэдгээр бол онцлогтой. Үүний нэг жишээ бол Rio Tinto Монгол компани нийслэл хотод бүтээн байгуулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэн юм а. Бусад нийслэл хотуудын цэцэрлэгт хүрээлэнгийн стандарт хэмжээ бол 10-аас 20 га талбай байх ёстой гэж заасан. Харин энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь бол 10.2 га талбайтай. Өөрөөр хэлэх юм бол 10-аас 14 хөл бөмбөгийн талбайтай одоо тэнцвэр талбайтай гэсэн үг ээ. Тэгэхээр энэхүү цэцэрлэгт хүрээлэн баригдаж дуусаад ашиглалтанд орсон цагаас хойш бол нийслэлчүүдийн одоо чөлөөт цагаа зөв боловсон аюулгүй өнгөрөх боломжтой цөөхөн хэдэн газруудын нэг болоод байгаамаа. Харин одоо бид урт цагааны цэцэрлэгт хүрээлэн дээр бол ирсэн байна. Хотын дарга анхын цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулна гэд худалдаа үйлчлэлийн төвүүдийг бол буулгаж байхдаа энд бол ногоон байгууламж бүхий иргэдэд дээлтэй аюулгүй орчин бүрдүүлнэ гэж хэлж байсан. Гэтэл яг өнөөдрийн нөхцөл байдал дээр бол энд ногоон байгууламж болох зүйл бараг байхгүй. Хөрс шороо нийлгаарчсан тэрэн дээр нь одоо хог ингээ харагдаж байгааг бол та бүхэн харж байна. Иргэд олон нийт шүүмжлэхдээ энэхүү одоо цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ илүүтэйгээр хин нэгний хувийн хвшлийн төлбөртэй зогсоол болоод дуусч байна хэмээн шүүмжлээд байгаа юм. За ингэсэн байна. Яг нэг энэ амар гой харьцуулт гоц хувийн хвшлийн хийж байгаа юм. Одоо нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа юм аяш ч ингээд бүр ингээд тэнгэр газар шиг алгаад хүн өөрийнхөө юмд өөр юмсыг ханддаг байхгүй. Гүн чи миний мөнгөөр хийж байгаа юм чи би мөнгөөрөө хамгийн бага зардлаар хамгийн гоё үр бүтээлтэй хийчихэ. Төр хийхлээр яадаг гэхээр хамгийн өндөр зардлаар хамгийн чанар муутай юм хийе л гэж. Яг л тэр өөрийнх нь мөнгө ш. Дээрээс нь тэр газар өөрөө явахгүй учраас. За тэгээд амар гоё харьцуулт байна. Тэгээд дээрээс нь урт цагааны цэцэрлэгт хүрээлэн ерөөсөж биш үлээ тэр бол. Тэгээд эн чинь 40 хэдэн тэрбумаар хийсэн шүү дээ. Амар олон тэрбумаар татвар төлөгчдийн нөгөө нэг манусыг торгож олсон мөнгөөрөө ийм юм хийгээ хийчихэж шүү дээ.
За тэгээд өстө нэр муу дээрээс муухай дээрээс улцсан гихчээр яг энэ цэцэрлэгт хүрээлэн талаар ярьжсэн чинь хүмүүс яг тэнд дунд байсан нэг юмыг онцлоод авсан. Урт цагааны талбайд байршуулсан иргэдийн дунд хувцсатаг чимээ шүүмжлэл дагуулсан байгууламжийг сарвчуулахыг төслийн архитектор тайлбарлаж байна. Яг уу молекул зурж явахдаа гээд молекул гэж хараадсэн. Яг хувцагтаач хэдэж хувцагтаач хараа болтгүй. Энийг одоо харин юу юм бол өөр гайхаад охинтой хоёулаа бүр гайхаад сууж байна. Ямар юм бэ нэ? Тайлбарлаад өгдөө. Тэрс нэг юм сараасан сэрээсээ энэ бол одоо хүүхдэл ингэ дүүжлэх гэж байгаа юм байх гэж байгаа. Зүгээр л одоо харагдуулж байгаа юм би нэг ойлгохгүй байна. Тэр сарвч болохоор зөвхөн сарвч биш бас тэгээд дээрээс нь нэг зураг мураг үлгөөд хадны сүг зураг мураг тиймэрхүү юмнуудыг оруулах байсан. Одоогоор тэр нэрээ хийгдэг байгаа. Сарвч хэрэг чинь сарвч нь бас нэг юм битүү ч юм уу сүйдэх боломжтой байх хэрэгтэй шүү. Тэр маань болохоор нэг юм сараалжин болохоор хүмүүс хайрлах. Тэр одоо яг яа гэсэн үг вэ? Ерөнхийдөө бол нэг тийм доогоор нь явж байгаа хүмүүс нэг агуу дотор явж байгаа юм шиг мэдрэмжийг өгөх гэж оролцсон. Гэхдээ одоо хийцэн тэр дундуур нөгөө нэг яг нарыг хаах битүүлэх нэг тэр юм чинь болохоор нөгөө нэг хадны сүг зураг ч юм уу ямар нэгэн зураглал олж орж ирэх хэрэгтэйсэн бохоггүй. Тэр зураглал нь яг ямар зураг байх юу байх гэдэг шийдэгдэхгүйгүй болохоор яг одоо хийгдэхгүй үлдсэн байгаа гэх юм аа. Алаа юм би. Хувцас ямар ч байсан хатагч биш юм биш үү манай. Хүн амтай очиод хувцас хатаах гээд яваад байгаа юм байна лээ шүү. Харин яг манайх яг Улаанбаатар хотын иргэдийн бас урлагийн мэдрэмж бас таарахгүй байх шиг байна гэж боддог бас. Бас нөгөө хүмүүсийг байг муулаад байгаа нь хайшин тийм ээ. Манай бид нар бас өөрсдөөсөө буруугаас хайх хэрэгтэй шүү манайхаа. Таны урлагийн мэдрэмж хэрвээ. Тэгээд хэрвээ муу бол та тийшээ очиод мэдрэмжээ сайжруулна. Тэгээд эн чинь 40 гаруй тэрбум төгрөгөөр хийсэн. Тэгээд нэг хулдаасны мөнгө л байхгүй л байж л дээ. Гүн ч то хулдаас чинь болохгүй бол одоо би тэр мөнгөнд гаргая. Дарга. Нэрээ хулдаас ч юм бол гайгүй шүү дээ хямдхан. За тэгээд нэг юм байна. Тэгээд та бүхэн төрийн бүтээн байгуулалт гэдэг юм чи ямар новшуултыг маш олон юмнаас харж болохын нэг жишээ энэ урт цагааны цэцэрлэгт хүрээлэн юм байгаа шүү. Цэцэрлэг шүү. Цэцэрлэгт хүрээлэн ингээ моднууд гэсэн жижигхэн ботнууд байж төгөлж үлээ тийм чинь. Урт цагаан төгөлж үлээ. За. Гэхдээ ийм хийгээд тахлаар чи хүмүүс яаж туулын хурдны цаанд 50 гэж итгэх юм бэ тийм биз дээ. Хин ч итгэхгүй шүү. Нэг юм хийгээд тавихлаар хувцатагч болчдөг. Нэг юм хийгээд тавихлаар тэнцэнэ ингээд Берлиний хаан болчдөг. Нэг юм хийгээд тавихлаар нэг симэттэй зам шааждаг. Нэг юм хийгээд тавихлаар хагардаг юм зам тавиад тахлаар чи хин итгэх юм бэ Баатар. Тэгэл хөөрхөн амт ингээд уурлаад ингээд өөртөө л гомдох хэрэгтэй шүү дээ. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Stolichny брэндийнхэнтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. 1938 оноос хойш Оросын одоо яг нүүр царай болоод цэвэр тунгалгыг одоо дэлхийн одоо хүмүүст одоо мэдрүүлж байгаа энэхүү гайхалтай брэндийнхэнтэй дахин баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол бүхэл бүтэн 80 жилийн туршдаа чанарыг цэвэр тунгалгыг хүмүүст мэдрүүлж байгаа ийм гайхалтай брэнд байгаа. Тэгээд цэвэр тунгалаг домог болсон ийм брэнд байгаа шүү. Stolichny баярлалаа. Энэ 7 хоногт улсын хурлын чуулганаар одоо бас ямар спортыг дэмжих үү, яах вэ, ийх үү гэдэг талаар ярьсан. За тэгээд тэр үеэр Монголынхонтой холбоотой нэг юм ярьжээ. Гол нь одоо энэ залуучууд маань бас бусад аж ахуй нэгж гадаадын аж ахуй нэгж байгууллага юм уу эсвэл санхүүжилт олдохгүй болохоор 1xBet-ийн буюу One Expert мэтийн одоо манайдаа бол одоо хууль бус гэж шилж болох компаниудын логог одоо сурчлах байдалтай энд ингэж яваад байгаа. Тэгэхээр бид энийг дотооддоо сая хоригдсон шүү дээ. Тэгэхээр яагаад одоо тэр залуучуудын jersey гэдэг юм уу энэ хэдийгээр e-спорт боловч тэн дээр өмсгөл дээр нь говийн эмблем байж болохгүй байгаа. Өөр одоо ямар компаниуд вүлээ? MCS-ийн эмблем ч гэдэг юм Апугийн эмблем байж болохгүй байгаа юм бэ л гэдэг зүйл байгаа. Хөөх юм бэ тий. Гээс боддог л бодол шүү дээ хүний. Тэгээ хамгийн гол нь ингээд нөгөө Апу ч юм уу ингээд дэлхийн нөгөө тэмцээн дээр тавьчихлаар яг дэлхийнхэн ч нөгөө Апугийн бүтээгдэхүүнээ хайшдаг. Заавал манайха яг хаанаас уух уу гэдгээр байхгүй болчиход байгаа.
Тэгээ дээрэс нь чи амар үнэтэй тавигдчихж байгаа. Юу манай компаниуд дийлэхгүй юм. OneXBet чинь тэгээд зөвхөн манай юун дээр ч биш. Манай баг дээр ч өөр маш олон багууд дээр OneXBet-ийн лого. Тэгээд хаашаа нөгөө юу гэдэг лээ нөгөө мэлхий өөрхийн нөгөө худаг дотроо л ингээ бүх юм төсөөлдөг шиг тий. Нөгөө хуучин хүү нөгөө тогоон дотроо тий хул морноосоо буугаад нөгөө харанхуу нөгөө тогоогоол энэ л дэлхий гэж боддог шиг байж болохгүй шүү дээ. Монголд хорцсон байж бол дэлхийнхэн чинь бүгдээрээ ингээд энэ дэлхийн юм гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд говь юм одоо хапуу маань тавьж болно. Гэхдээ OneXBet-ийн илүү өндөр үн төлөөд тэгээ илүү дэлхийн юм яваад байгаа шүү дарга. Тэгээд та маань жижигхэн нөгөө ходог дотроо бодоод шүү. Монгол гэдэг чинь дэлхий биш шүү дээ манайгаа. Монголд порно гарахаа болчихлоо бүх порно дэлхийд гарахаа болсон юм шиг болоод байгаа байхгүй. Порно авч ирээсээ хаасаагүй манайхаа. Тий, OneXBet-ийг Монголд хаачингууд дэлхийд даяараад ингээд OneXBet тоглоолоос амар болчиход ийм гэж бодоод байгаа шиг. Үгүй тийм байхгүй манай. Монголд л одоо говь ноолдор өмсөд болохоор дэлхийд даяараа өмснө гэж бодоод бас тийм байхгүй шүү. Гэтэ сайн брэндүүд чинь манай нэр Апу бол үнэхээр лаг брэнд, говь бол үнэхээр манай дэлхийд бол манай Монголын нүрийг тахалдаг брэндүүд шүү дээ. Гэхдээ бас энэ чинь орох юм орохгүй юм гэж байна шүү дээ. Манайхаа ч маркетингийн асуудал байна тийм ээ. Тэгээд ерөн зүгээр надад тэгж бодогдсон шүү. Ингээ нөгөө бизнес хийж үзээгүй хүмүүс чинь ингээ нэг юм яг л нэг юм бизнес хийж үзээгүй хүний сэтгэлгээр хандаад идэв юм байна да. Тэгэж зөвхөн манай сайн зураг гişүү биш. Амар олон хүмүүс төр хандж байгаа. Нөгөө нэг өнгөрсөн 2-3 хоног жингол нэг аваачаад авилгалтай тэмцэгт өгөөл өстой энэ ч 100 саяар навцсан тэр ч хэдэн тэр бомыг идэж уучлаа. Эд чинь бүр доллараар яриад байгаа шүү бүр хамгийн амар нь. За ингээд яасан чи нөгөө гадаадд байгаа Амундра хүсэлт явуулсан. За би одоо ингээд намайг хамгаалтанд ав. Тэ? Би одоо юу ямаар байна? Манай гэр бүлийг хамгаалтанд ав. Манай эхнэрийг хамгаалтанд ав. Би очиод одоо мэдүүлэг өгж прокурор АТ гэдэг хамтран ажилламаар байна гэдэг юм сошиал дээр тавьсан байлээ. За тэрэнд нь АТ-гийн хариу өгсөн. За бидний зүгээс бол Амундртай бол холбогдсон. За мөн Амундраад мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсыг цахимаар өөрт нь бол хөргүүлсэн байна. За тэгээд мөн түүнд хэлэхдээ за та өөрийнхөө оршин сууж байгаа одоо улс орны Монгол улсын гадаад хэргийн элчин сайдын яамаар дамжуулан хүсэлтэд ирүүлэх боломжтой гэдээ бол хэлсэн байна. Тийм. За юу одоо гэрч охирчийн шууд хамгаалтанд авах за мэдээлэл нь хамтарч ажиллах гэдэг нь зөвхөн одоо хуулийн байгууллага буюу мөрдөгч одоо өөрөө шийддэггүй. Хуулийн зохицуулалт нь бол мөрдөх байгууллага саналаа өгнө. Прокурор хэн за үнгээд үүний дараа шүүхээс эцэслэн шийдвэрлэдэг. Ийм хуулийн зохицуулалт. За ингээд Амундраг за одоо хятадд байгаа элчин сайдын яамдаар дамжуулаад ингээд хүсэлтэд илгээж юм бол бид нар хүсэлтийг чи хангая гэдгсэн. Тэгээ манайхан бас айгүй муухай монголчууд нөгөө нэг ингээд манай гэр бүлийг хамгаалтанд авах гэсэн чинь яг алийг гэж байна манайхан амар заваа. Манай монголчууд хүний мод үнэхээр нөгөө аль гэж байгаа хүмүүс нэр бас айгүй муухай шиг манай монголчууд. За тэгээд одоо нөгөө хэргийн эзэн нөгөө бод нөгөө авилгал өгсөн гэд яригдаад байгаа нөгөө бодийн захирлаас бас сэтгүүлчд асуусан. Их хоёр сайдад 1.3 сая ам доллар бэлнээр өгсөн байж болзошгүй гэдэг ийм мэдээллийг би тэр үнийг танихгүй шүү дээ. Уулзж байгаагүй. Их хоёр сайдтай таныг уулзаж исэн гэж Сумын Азар хотын дарга Сумын Азараас өөрөөс нь асуу. Би тэр үнийг танихгүй уулзж байгаагүй. Та тэгэхээр тэр мөнгө өгөө гэсэн. Би уулзж байгаагүй юм чинь. Энэ бодисхийн дансаар 113 сая ам доллар ороод дамжаад бас турш тараагцсан гэдэг. Тэр бас бүгд бодлоо. Тэр бас бүгд бодлоо. Дэд сайд мөнгө хэрднийг таних уу? Тань. Тэр үл тань. Би бол одоо таньдаг үнэ танихгүй үнэ танихгүй гэж хэлнэ. А тэр их хоёртой би бол уулзч үзээгүй, гар урч үзээгүй. Амьдралдаа тэр үнийг ерөөсөө уулзч байгаагүй. Тэр бол бүгд бодлоо шүү. За. Одоо энэ түр ингээд МСС-тэй хувийн хвшлүүгээ дайрж байгаа бодоор үргэлжилж гин үү гэж харж байна. Энд дээр та юу гэж байна? Одоо тэгжэл байг тий. За ингээд ямар ч гэсэн хоёр талын байр суурь ингээд ясаа. Тэгээ одоо цаашдаа яах юм байгаа бүү мэдээ. Юу болох юм байгаа? Үнэн байсан юм уу? Утлаа байсан юм уу? Одоо тэгээд хамгаалтанд авах юм уу, авахгүй юм уу тий?
гэд маш их асуултууд байна. Тэгээд ер нь нэг манай Монголд яг нэг АДГ яг асуудал шийднэ гэдэгт ер нь бид нар итгэхэ болжлоо тий. Ер нь хинч нэг итгэхэ болжлоо тий. Тэгэл ингэж байгаа л алга болчихно дөө гэсэн нэг тийм хүлээлттэй болсон тий манай нэг тийм санаа. За яг тэгээд одоо яах юм бага. Тэгээд ер нь эн чинь ингээд энэ ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьж байгаа. За тэгээд дээрэс нь одоо энэ нэг хүмүүс ингээд АДГ руу хандсан тэгээд бүгд л цаанаа нөгөө Монгол ардын намыг зодоо явуулдаг шүү дээ тий. Тэгээд нэг ажиллаа хийх юм уу, зодооноо хийх юм уу гэдэг нь асуудал яваад тэгээд энэ 7 хоногт нэг иймэрхүү юмнууд болсон байна. Энэ 7 хоногийн гэгээлэг мэдээг үзсэн. Нийслэлийн 82 дугаар сургуулийн 7 болон 8 дугаар ангийн сурагчид за өөрсдийн сонирхлоороо дугуй ундаг юм галзуу урд гэж клуб байгуулсан юм байна. За тухайн клуб бол хараал хийж болохгүй, зодоо хийж болохгүй маш олон одоо ийм сонирхолтой дүрмтэй ийм нэг клубыг танилцуулъя. За манай галзуу урд клуб бол нэгдээд 4-5 хонж байгаа. За ер нь бол 5 хонж байгаа. 11 хүн шүү дээ. Тэгээд ер нь бол хараал хийж болохгүй. Тэгээд нэг зодоо хийж болохгүй. Тэгээд ер нь бол явж исэн чинь нөгөө нэг хүүхэд манай клубд орох уу гэх. Тэгээд би ороод нэг клубын 2 дугаар ахлагч гэдэг юм бол тэрнтэй нь уралдаад хожоод тэгээд клубын 2 дугаар ахлагч болсон. Цаг завтай байхдаа ер нь бол ихэнхдээ л дугуйнд тий. Тэгээд 6 сарын 1-нд бид нар чинь цэцэрлэг төрөлнөөсөө парк орох гэж байгаа. Хүүхдийн баяр гээд. Тэгээд манай ахлагч дагуулж явна гэсэн. Тэгээд манай ахлагч чинь нөгөө нэг парк дээр тоглоно гэсэн бүгдийн даанал гэсэн. Тэгж хэлээ. Одоо логотой болох гэдэг байгаа юу гэдэг. Цам сэдвэртэй фотол гэдэг байдаг шүү дээ. Зүүн болохоор нөгөө нэг логотой фотол хэлэх гэдэг байгаа. Би ер нь бол нөгөө нэг клубийнхаа лого гэж яддаг шүү дээ. Нөгөө нэг фэйсбүүк дээр тавьчихдаг. Тийм логогоо бол өөрөө зохиогоод галзуу урд гэдэг нэг тийм нэр нь зохиогоод нэг 100 оны дунд нэг хийцэн байна. Тэгээд 7 хоногт 2 удаа тэмцээн зохиодог байхгүй юу? Ямар тэмцээн? Нөгөө нэг уралдаад ялсанд нь тэгэл одоо бэлэн үлэг авч өгдөг шүү дээ. Тэгээд тийм ер нь бол тийм л хөө. Оо ямар. Галзуу урд гэдэг чинь одоо англиар бол fast and furious уу? Монголчууд ч тэгээ орчуулсан юм шүү дээ. Fast and furious гэдэг кино галзуу урд гэж орчуулсан юм шүү дээ. Тэгээд тий хөөрхөн юм байна. Тэгээд миний дүнээр гол нь хит их хурдалж байгаа энэ Пүрүстэй ах нар ч юм бол тэгэл ерөөсөө ямар ч асуудалгүй л тэгэл бас л fast and furious. Хоёр талаасаа fast and furious нийлэх юм бол миний дүүнрийн аймнаас эрүүл мэндэнд юутай шүү. Гэтэ хөөрхөн байна ингээд гоё дугуй унаад ингээд явж байгаа. Бас нэг ийм хүүхдүүд гарсан мэл ингээд ийм уулын дугуй ундаг. Тэд нар бол илүү жоохон том ангийн хүүхдүүд баг шиг ингээд юм дээр сүсэж мүсрээд тийм экстрим маягаар явдаг. Тэгээд хамгийн гол нь аюулгүй байдлаа бодороо миний дүнээр тэгээд жолооч нартай бас хэлмээр байна. Одоо ингээд өнөөдрөөс ахуулаад нөгөө нэг хитэн скутер байк майкнууд ч одоо ингээд гарч эхэлнэ. Тэгээд бид нар ч одоо ямар ч дугуйны зам байхгүй. Тэгээ одоо ингээд би болоо өнөөдөр ингээд нөгөө баруун гараа бариад нөгөө дугуйны замгүй газар явсан ч ерөөсөө машин автобус ч мөрөгчихгүй л машин ч мөрөгчихгүй. Тэгээд за яг намайг бол мөрөгжүүлнэ. Хүүхдүүдээ бас нэг та хэд маань нэг жоохон бодцоороо нөгөө акватай, пүрүстэй, ландтай тий орк хүмүүс бас их олон байгаа шүү дээ манайхаа тий. Тэгээ ер нь бүхэл төрлийн машинтай шүү. Миний толгойд орж байгаа нөгөө би ч машин мэддэггүй учраас нөгөө нэг хамгийн илбэг байткаар хилээд байгаа шүү. Тэгээд ер нь бүх төрлийн машинтай орк жолооч нар маань бас энэ хүүхдүүд хөрхийн хамтд ингээд нэг юм нөгөө галзуу урд гэдэг клубийнхаа явж ивэл нэг тийм болгоомжтой бити мөрөгчөөр плиз гуйж шүү манайхаа. Тэгээд энэ хүүхдүүд маань ийм хөөрхөн байгаад бидэрээ дахиад алгадчихъя. Ямар гоё мэдээ вэ те? Амар хөөрхөн юм. Хамгийн гол нь аюулгүй байдаг шүү те. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гээр өндөрлж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Амар гоё сэрэлт байна ёо. Арх уугаад такс төлөөд та дээр нь ингээд явна гэдэг чинь нэрээ үнэхээр гоё хүмүүс цугларсан байна. Маш их баярлалаа. За
дахиад нэг зүйл хэлье. Зодоо хийж болно. Намд зодоо хийж болно. Гэхдээ энэ бидний энэ босгож энэ 30 жил арай гэж нэг босгосон энэ нэг парламентын засаглалаа шатаагаад нураагаад тэгээд ийм нэг дарангуул руу орчих болохгүй юм манайхаа. Энийгээ дахин хараарай. Энэ бол ерөөсөө байж болохгүй юм байна шүү. Тэр хоёр заалт бол бүр хизээч байж болохгүй тийм хоёр заалт байлаа шүү. Тэгээд улсын хурлын гишүүд өөрөөсөө анхаарна үзье. Тэгээд амьдрал ингээд дуусах гэж байгаа юм шиг насан туршдаа тэр албан тушаал дээр байх гэж байгаа юм шиг тийм хандлагатай битээ байгаарай гэж гуйж ийн. Тэгээд дараа 7 хоногт юу болохыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Баярлалаа. Дараа 7 хоногт нэр уулзцаа. Ямраас викний шоу баярлалаа манайхаа. Хайртай шүү. Холбогдороо.